Сайн guys. Шинэ бичлэгэндээ тавтай морил. Өнөөдрийн бичлэг болохоор special video which is бүгдээрээ 20k хүрсэн байна. Өнөөдрийн бичлэгэндээ 20k special гээд Mona би ганцаараа бичлэг хийж байна. Яагаад гэвэл Номена битэр ингээ хамт бичлэг хийх ингээд жоохон битэрийн schedule хамт ингээд таардгүй гэх юм уу. Одоо би ажилладаг өдрөдөр Номена амардаг гэх юм уу. Номена амардаг өдрөдөр би ажилладаг гэдэг ингээд ер нь л хамт бичлэг ингээ хийгээд суухад ер нь жоохон хэцүү. Тэгээ бит хоёр энэ channel дээр дандаа Номена дуртай бичлэгнүүдээ өөрөө хийн, би өөрийнхөө дуртай бичлэгнүүдээ өөрөө хийн. Тэгээ өнөөдрийн бичлэг болохоор spend a day with me, you know. Би одоо өглөөнийхэн цайгаа хийх гэж бай. Тэгээд өглөөнийхэн цайгаа хийхээс өмнө миний үсийг харж гинөө. Бид нарыг тайлж харцгаая. Neighbor саний хүн амар гадаа инээж байгаа юм шиг сонсохтой байсан амар айлаа. Second curl. Ooh. Ay. Zek. Into that legging. Oh my god. Oh my god. Zek. So bouncy. Ямар хөө болсон байна guys. Хэрвээ миний үсийг би яаж ингэж борж илгахсныг та нар сурмаар байвал let me know. Энэ болохоор the moment of truth, okay? Yeah. Oh. Okay. Хамаас ингэж үсээд хариулсан болохоор надад зөндөө олон layers шатлуулсан үснүүд зөндөө байгаа. Okay. I think this is very cute. Тэр яг би энэ дотор үссэн дотор hairspray. Би hairspray төрчөөд okay. Stay right there. Oh my god. Intense. Намаа гэмээр ингээд зэт шиг ингээд ороогод хайцсан юм шиг. It's okay. It's okay. Өнөөдөр би майктай байгаа лөө. Та нар намайг сонсож байна уу? Майктай байгаагаа марцсан байна. За үснийг иймэрхүү болсон шүү. I think it's very cute. За би өглөөний цайндаа ингээд айгу healthy, okay? Healthy мэд гэж байгаа. Энийг авсан гэдэг юм байна. За, өглөөний цайндаа камбуча ууцгаая бүгдээрээ. Би өг нь oatmeal хийж идэхжсэн байхгүй юу гэсэн чинь би oatmeal-тайгаа банан идэх гэсэн чинь миний банан болоогүй байна. Тэгэхээр би яах вэ? Миний банан болоогүй байна. Өчигдөр ингээд би энэ хоолны учрыг би та нарт ингээд тайлбарлаж өгье заяа. Би өчигдөр анх удаа ингээд яс шүл хийсэн гэх юм уу? Яс ингээд буцалгаад шүл гаргаж аваад тэгээд төмөслөө энэ хийгээд өчигдөр би анх удаа тэгж шүл хийсэн. And гэдэг би ийм short ribs-ийн мах авсан байхгүй юу? Энэ мах нь бол амар гоёсэн. Гэхдээ энэ мах нь авсан чинь жоохон мухамдтай байсан. Мухамдтай ч жоохон амар ийм жижиглүүртэй. Үй. Өглөөдөд энэ дээр камбуча уух юм бол айгуу дажгүй юм байлээ. Ингээд амар bloating болдсон штэ. Ингээд гидс чинь ингээ хийгээр дүүрээд ч юм уу эсвэл ингээд нэг амар тийм жоохон bloated. Ер нь бол ингээд 0-оор хот чинь бас амар тусалт юм билээ. Like үлэн ходоод энэ дээр уугаад байвал for me ер нь бол надад ер нь айгуу дажгүй санагдсан. Гэтэ ингээд камбуча уухасаа бас болгоомжтой уухгүй юм бол ингээд гидс чинь амар тийм эмзэг байх юм бол ингээд камбуча чинь ингээд хүний одоо биед хэрэгтэй бактери гэх юм уу. Одоо энэ чинь бол ингээд fermented drink. Ингээд анх удаа камбуча ууж эхэлж байгаа эсвэл анх удаа ууж байгаа хүмүүсүүд ер нь камбуча уухаараа ер нь бол жоохныг өдөртөө уугаарай гэж би зөвлөж байна. Яагаад гэвэл энийг ингээд одоо бүгднгийн нэг дургуйж болохгүй шүү. Like don't do that. Okay.
Тэгээ энэ болохоор guava flavor. Надад guava flavor нь бол надад хамгийн гоё юм. Анх удаа шил хийж байгаа ч гэсэндээ like ер нь л it was low-key not that bad to be honest. Ер нь л надад л таалагдсан. Би бол өчигдөр шүлээ олзоо. Аймаг гоё ядаргаа тайлсан. Тэгээд шүлэндөө би энэ амтлагчийг хийсэн байхгүй юу? Oh shit. Шүлэндөө энэ амтлагчдыг манайхан мэднэ штэ. Мах амтлагч. Энийг ингээд шүлэндөө хийхээр амар гоё амттай болгоод юм байлаа guys. Хэрвээ ингээд зүгээр тань шүл хиймээрээвэл энийг би recommend хий. Би өчигдөр анх удаа шүл ингээд гаргаад шүл мах боцолгож ингээд махнаас шүл гаргах гэж ингээд амтлагч хийгээд хамгийн гоё амттай болгосон нь. Яа. Би oatmeal одооноос эхэлж идэж үзэх гэж байгаа. Тэгээд нэмэнэ oatmeal-д дургу гэсэн болохоор this is all me. Okay. Тэгээд oatmeal-ийг яаж хийхийг одоо бүгдээ хамт сурцгаана. I don't know. Хамт хийгээд цорын water. Oh, oatmeal can help reduce cholesterol level. I did not know that. Okay. Wow. Юу нь өнөр нь амс өндөг юм. Сүтээ. Идмэрэн. Зүгээр баг сүү хийгээл microwave хийчих юм шүү баг. You know? Энэ штэ. Hanatsan чинь за preparing great oatmeal, water or milk 1 cup тэнгүүтээ salt хийж бас болно гинэ. Combine water also дэтаус бас хийж болно гэж байна. Зэрэг тэгвэл энийг гаргадах юм. Миний сайхан хийсэн шүл. Амар өнөртөж байна. Яа би ихтэй өчигдөрстэй амар гоё шүл хийгээд энэ баг бүр миний хамгийн best хийсэн шүлөө. Тэгээд одоо 1 tablespoon гэж солирдсон шүү дээ. Гүү зүгээр measurement байхгүй зүгээр л аваад хаяа. Ер нь бол мэдрэмжээрээ тий. Манай эмэгтэйчүүд чинь ер нь бол сайн мэдрэмжтэй шүү дээ. Би ийм reduced fat milk сүү хэрэглэнэ. За ингээл мэдрэмжээр л аваач. That's good enough. Just oatmeal хийж иддэг хүмүүсд нь өстой уучлаарай. Би өстой юу ч хийж байгаа мэдэхгүй шүү. Not bad. Actually, 2% milk fat, reduced fat milk. In regular milk-нээс ямар ялгатай юм? Амт нь бол яг адилхан надад санагдаж байна. За айж шүү. Энэ бол Сэн 1 минут болоог байна. Гэхдээ би дахиад жоохон сүү хийх хэрэгтэй юм шиг байна. Одоо би мэдрэмжээрээ дахиад сүү хийж байна. Одоо би мэдрэмжээрээ дахиад бас microwave хийн. Day 2 шүл амсаж үзье. Өчигдөр хийсэн шүл амсаж үзье. Oh my god. За ер нь бол би энэ шүлийг дараа нь дахиж зөндөө хийж идэх юм шиг байна. Гэтэ энэ халуун биш байна. Би дахиад халаах хэрэгтэй юм шиг байна. Something kind of happened. Аянасаа гараад ирсэн байна. Шатлан дээр унагац. Би дээрээс нь гიშгээчлээ. Яа. Одоо нэг амар гоё амьсгалж чадчих байгаа юм шиг. За миний саяны хийсэн oatmeal жоохон фэлт ч шиг боллоо guys. Oatmeal хийх яаж хийд юм бэ ер нь? Саяны хийсэн oatmeal нэг юм. Honey. Жоохон гинготостой амар хийлээ.
Oatmeal. Oatmeal. Actually, өөртөө healthy мэдгээд ийм cereal харж ирсэн үү? Weetabix гэдэг энэ болохоор ингээ whole wheats I think it's whole wheats. Энэ болохоор excellent source of fiber ингээд ер нь бол ингээ cereal идчихснээс энэ хамаагүй healthy төрөлт юм шиг cereal гэсэн баггүй. Бра oatmeal энэ хоёр яг адилхан хамтагдчихэв. 4 цаг ингээд гэцээ чинь цадглан байлгадаг гинэ. Ингээ ойрын үед ингээд ер нь дандаа ингээд хүнс мүнс авахтаа дандаа low sodium ихтэй байвал ингээд хоол байдаг гэх юм уу? Sodium ихтэй хоол идэх юм бол маргааш ингээд би ингээд бууз ингээд хөлдөө буузыг ингээд жигнээд ингээд таа ингээд томордог шиг ингээд би sodium их идэхээр ингээд өглөө нь таа ингээд болчихдог баг. Одоо би амарж байгаа. Тэгээд би гэр орноо цэвэрлэнэ. Тэгээд өнөөдөр би гадуур гараад iPad надаа нэг хүн бэлгэнд авч өгнө гэсэн. Тэгээ би iPad авч магадгүй. Hello babies. Манай шармур энда манай нэг гэр орны байгаа царай нэг иймэрхүү тэгээд одоо гэр орноо цэвэрлэе. За oatmeal ер нь бол ойрын үед идчих юм байна. Ойлголоо. Хэвчээ. Зургтан дээр л дуу тавьчих л да. Яагаад тэгж би бодсонгүй вэ? Тэгэхгүй бол миний утас бараг өвдөрт юм шиг өндөө тэр утас ерөөс ажиллахгүй. Дараад. Ажиллахгүй. iPhone 17. iPhone 17-гийн камера нэмэр cool мэлээ guys. Ингэж мэж болдог. Одоо видео ч гэсэн тэгж болд юм лээ. Like what? What do you mean? What do you mean? Guess who decided to join in the club? Net хоёрын суугийг үзэж суудаг 20,000 хүмүүстэй баярлалаа. Hello. За ресторанда ирчихлээ шүү guys. Энэ болохоор get your hands dirty гэдэг. Dirty. Энэ болохоор ингээд ингээд seafood boil идэж үзэж байгаагүй хүмүүсд энэ бол амар гоё. Би энийг авдаг байгаа. Combo B shrimp. Нэмэнэ явах чам. Combo B. Нэмэнэ ч гэсэн combo B явна гинэ. Dr. Pepper. There's a good one. That's awesome. Look at this, guys. Oh my god. Oh my god. Ooh, shrimp. Oh, spicy. I missed the smell. I did too. Not yet. Okay, Billy. Billy, see what's up. Billy's like, what was that?
Сайн байна залуу. Өнөөдрийн бичлэгийг тэгээд энэ хүртэл үзсэн хүмүүстээ зөндөө баярлалаа. 20k хүрсэндээ маш их баяртай байна. Yes. Thank you so much for 20k. Oh my god, 20k. Like 20,000 subscribers, eh? exactly. And many more to come.